Дөрөвдөө өдөр хэр хөвгөлтэй өнгөрүүлснийг би танад өөрийнхөө түүхээ явж өгье. Тэгэхээр бид нэр Солонгосын 100 газарт очиж байж илүү сайн чадна. Бүүм. Хадаа бид амар хамттай хоолоодыг ийдсэн. Жишээлбэл энэ бясалгатай энэ өхрийн мах нь амар бясалгатай, амар гоё амттай 10-аас 10 онооны амттай байсан. Тэгээд дараагийн хоол нь дахиад болон өхрийн махтай шүл энэ ч гэсэн үнэхээр гоё амтайсан 10-аас 8 оноо би өгч байна. Тэгээд доош ороод бид нэр зургийн үзээ авч үзсэн. Яг хөө тим их хараад яах юм байгааг үлээ. Гэтэ яг хөө дээлээсэн. Тэгээд дараа нь бид номын дэлгүүр очиж нэг ном авах шийдсэн. Тэгэхээр би энэ хоолны номнуудаас нэг сонгож энэ амттны ном сонгосон. Тэгэл миний энэ хөвгөлтэй өдөр өнгөрөөд юм да.